Хамгийн анхны шүгэл үлээгчийн хууль 1778 онд гарчээ. Авилгыг мэдээлэх гэдгийг олон улсын нийтлэг нэршлэр шүгэл үлээх, мэдээлэл өгч байгаа хүнийг шүгэл үлээгч гэж нэрлэдэг. Зарим улс оронд шүгэл үлээгчийн тухай хууль хүртэл бий. Энэхүү хуульд мэдээлэгчийг хамгаалтанд авах, авилгын талаар мэдээлэл өгсөн иргэдийг шагнаж урамшуулах зэргийг тусгасан байдаг. Хамгийн анхны шүгэл үлээгчийн хууль 1778 онд Америкийн нэгдсэн улс Тэнгисийн цэргийн хүчин дэх хууль бус авилгын үйлдэлийн эсрэг нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүгэл үлээсэн шүгэл үлээгчдийг хамгаалах зорилгоор хууль гаргаж байсан нь дэлхийн хамгийн анхны шүгэл үлээгчийн хууль гэж тооцогддог байна. Мөн Европын улс орнуудын хуулийг үлгэр жишээ хууль болгон авч үзэж болно. Харин Азад шүгэл үлээгчийг хамгаалах бие даасан хуультай орнууд цөөнгүй байгаагаас Бүгд найрамдах Солонгос улс 2011 онд нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль баталсан. Бүгд найрамдах Солонгос улсад шүгэл үлээгчийн ил болгож байгаа мэдээллийг хүлээн авч үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг авилгын эсрэг иргэний эрхийн комисс хэрэгжүүлдэг. Аливаа этгээд авилгын хэргийн талаарх мэдээлэлээ энэхүү комисс руу мэдээлж хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хүсэх эрхтэй байдаг. Шүгэл үлээгчдийн илчилсэн хэргийн ард асар их мөнгө байдаг учраас тэдэнд олгож байгаа урамшуулал нь ч мөн өндөр байдаг. Тухайлбал Бүгд найрамдах Солонгос улсад шүгэл үлээгчдэд олгож байгаа урамшуулал 3 тэрбум вон хүртэлх хэмжээтэй. Америкийн нэгдсэн улсад 2017 онд 3.7 тэрбум долларыг шүгэл үлээгчдийн тусламжтайгаар бутаан авч үүнээс 392 сая доллар буюу 11.5%-ийг урамшуулал болгосон бол 2018 онд 59 шүгэл үлээгчид 326 сая ам долларын урамшуулал олгожээ. Авилгатай тэмцэх газраас хүргэлээ.